Нэг сайхан татчих юм уу хим ярихнаас. Тэр нь хуушруу. Айлын залуу адуун дэвцэн хооронд би гол руу усан дэвчээд ирэх хооронд дуу явны хоёр цэрэг ирээд манай тогоо айлын залууг тогоон ирж исэн байсан орж ирэхэд тэгээд гусаа эцэссэн. Өөрсдийн бүх Тэгвэл анх юм тогоочор төгссөн үү? Гүйцэтгэх би хүмүүлийн фарагамын гэсэн шүү дээ. Аятайгаас шууд тогоочор хийж байгаа юм уу? бүр тэгээ өсөрч байгаа юм. За гинтийн байдлаар бяцхан контент бэлтгэхэр шийдээд тэгээд сүүлийн 2 жилийн хугацаанд би контент хийгээгүй идэхгүй байсан. Яг хаяа нэг хийсэн ажлуудаа сошиал дээр нийтлдэг. Тэгээ манай нөгөө сошиал чи өөрөө өглөө бослоо хэрүүл, өдөр хэрүүл, орой хэрүүл гэх энэ нэг юм сайн сайхан гэхээсээ илүү хараму энерги цацсан контентуудыг сүүлийн үед аягүй их нийтлдэг болсон. Тэгээ би өглөө гэрээсээ гараад жоохон агаарлаад алхаж явж байгаа. Энэ уулын копийн дээр ирээд кофе уугаад ахтаа нэг жоохон яриа өрнүүлэнгээ өнөөдөр нэг бяцхан контент бэлтгэхэр шийдсэн. За алтай ёсоор байлаа танилцаахан. Амарснаа. Би нөгөө Лодо самбуу гишүүний постыг харчаад энд дэш нэг кофе уучин мотор нийтлэл бичсэн байсан. За энэ кофе шопыг яг хийж эхлэх болсон бодол нь хаанаас төрж эхэлсэн бэ? Эхнэртэй анх чанж өгөөд ах トゥ нартай чанж өгөөд ингээд хүмүүст ингээд таалагдаад исэн баггүй. Тэндээс үүдээд ер нь ийм үйлчлэгээ байвал гэх ютубер бичлэгүүд хайж үзээд тэгээд нэг иймэрхүү төрлийн үйлчлэгээ байд юм байна гэдгийг мэдээд тэгэл ер нь анх хэлсэн. Яг нь анх эхлэхдээ нэх тийм хүн дээр тийм үр шир тавиад тэгж эхлэх биш. Өөртөө байгаа Боломжоор. тий боломжоор надад тэгэхээр юу байна гэдэг байгаа юмнуудаа гаргаж тавиад тий. За энэ дээрээ ийм юм нэмээ гээл сүйдрүүч мөдрүүч ингээл надад хэрэгэлдэхэд байгаадаа явахдаа хэрэгэлдэг ингээд сандал мандал юмнууд нөгөө нэг кофенийхаа жижиг тоноглуудаа нэмээл. Тэгээд зарим нь бол бүр огт хэрэглэгдэхээргүй юмнууд бас байсан л да тэр донд. Тэгэл хассаар байгаад одоо ер нь яг бүр нэг том сомхон юм болчиход байна. Яагаад энэ нэг уулын зам дээр байгаа жижигхэн кофе номлог олон салбартаа болоод маач нэг гадны кофе шопууд зөндөө байгаа шүү дээ. Томсоос эхлээд тэгээд эднэртэй өрсөлдөхүйс хэмжээний кофе шоп бий болж болохгүй гэж гисэн бодолд хүрж ирсэн. Тэгээд энд ирээд таны ингээ харсан чинь эндээ гоё юм тавьчихсан, ширээ сандал тавьчихсан. Тэгээд кофегоо хийж өгөөд хүмүүс ингээд уулын зам дээр явж байгаа хүмүүсээс кофе худалдаж аваад ихнийг тийм дулаахан уур амьсгал төрсөн байхгүй. Жижигхэн контент бэлтээ гэж шийдсэн. Таны хувьд цаашдын хий гэсэн бодлууд энд ирснээс хойш өөрчлөгдсөн үү? Ер нь өөрчлөгдсөн. Яг анх эхлэхдээ би нөгөө кофегоо хийж агаад энэ төхөөрөмжүүд нь айгүй гоё санагдаад байгаа байхгүй. Одоо энэ чиг гэрт хөдөө гадаа явахдаа хүртэл ингээ хэрэглэх боломжтой тийм жижиг хэмжээгээр хүртэл байгаа. Зөөврийн тий. Тийм зөөврийн. Тоног төхөөрөмжүүдийг оруулж иж зарыг гэдэг бодолтой ер нь эхэлсэн байхгүй. Тэгээ ер нь эхлэхдээ л ер нь бичлэг хийгээд пэйж нэгээд тэрэн дээр юмнуудаа оруулаад тэгэл эхэлсэн. Ер нь сошиал дээр пэйжтэй юм уу тий? Тийм пэйж нээсэн байна. Тэгээ ер нь яг зорилготой л яг зорилго нь бол тэгж л эхэлсэн. Тэгэл өглөө 6:30-аас ирээд 15 цаг хүртэл ажиллаад тад өргөжлүүлээд бусад цагт нь юу гэж? Гэтэ хүүхдүүдтэй эхнэртэй аль болохоор цаг зарцуулахыг хичээж байна. Гэтэ бас нэг тийм цагаа бас сайн зарж чадахгүй байна. Асан чи нөгөө нэг наар цаашаа явах гэж зөндөө ажил болд юм. Шинээр юм эхэлж байгаа хүмүүст чи ер нь цаг зав мөнгө хэрэггүй юм байхгүй шүү дээ. Одоо аль хэдийн ер нь худалдаа авагч нартай болцсноо байнгын ирдэг хөгжлөл. Тийм ер нь байнгын ирдэг хүмүүс тэг болцсон баг. Чи үйлчлүүлж байгаа хүмүүсээс сонссон ер нь хамгийн гоё урмын үг нь ямар юм бэ? Ер нь анх нөгөө нэг энэ дээр гарч ирээд зогсож байхад за хүн зогсох уу яах вэ гэж зэрэгэлдэн шүү дээ. Бас нэг чинь ингээл юу хийгээд байгаа юм бол тэгэл хүмүүс гайхах багтаа гэж зарим ч гайхчлээсэн. Зарим хуушур байна уу? Юу байна уу гэд ундаа байна уу гэд асуудаг байхгүй. Зогсожсэн ч харин эхний хүн гарч ирээд хүү эндээс ч ямар гоё харагдсан бэ гэж. Чист ямар гоё юм хийж байгаа юм бэ гэж тэгэхэд л айгүй гоё бүр урам зориг ороод. За энийг хэрэглүүлээ хийх хэрэгтэй юм байна гэж бодсон. Гэхдээ нөгөө бизнесийн хамгийн чухал зүйл нь зориг гаргах, эхлүүлэхтэй. Тийм эхлүүлэхэд. Уг нь бол хүмүүс бодохдоо за энэ дээр ингээ кофе шоп нэгээд кофе зараа сууж ивэл хүмүүс юу гэж хэлэх болч юм уу те. Альсвал юу хийгээд байгаа юм бол альсвал хүн ирэх болов ч юм уу те. Альсвал миний хийсэн кофе хүмүүст амттаа санагдах болов ч юм уу. Түн бодол эргэлзээ дунд тийм шүү дээ. Угсаа юм ихтгэж угаасаа тийм байдаг юм билээ. Энэ санаа бас өөр олон хүний дотор явсан ч гэж магадгүй шүү дээ. Тэ? Бодсон. За тэрийг тийм хийндэ гэж бодож исэн хүмүүс байгаа шүү дээ бас. Нөгөө нэг явуулын кофе шоп гэдэг нэртэй одоо танайх уулын кофе шоп ч ямар нэгэн нөгөө нэр бодож олсон уу? Уулын кофе гэдэг нэр өгсөн. Тэгээ пэйж ч гэсэн уулын кофе юм. Тий, уулын кофе. Тэгэхээр явуулын кофе сервис тэр амар нэр өгсөн бай. Тэгээ бүр ингээм амнаас хөвлөөд би ч юм амар гоё тийм армантаг мөрөд тээцэн нөхөр эхэлж байгаа шүү дээ. Тэгээд сумын наадам дээр очиж үзээд хүүтэл 7-8 хай кофе зараад. Тэгээ сүүлд нь 9 тасаргаа дээр очиад нөгөө нэг сөрхий амнаас маннаас юмаа тавиад
10 минут ч болоогүй мөндрөн цохиулаад нөөд чинь бүр баахгүй болж байгаа. Тэгээд тухайн үедээ бол ч бас хэцүү санагдаж байгаа байхгүй. Тэгэхээр яг чи эндээс бол эхэлж байгаа юм шүү дээ. Өмнө нь бас нэлээд олон оролцоо. Тэгснийгс оролцоо тэгээд яваад байгаа байхгүй. Тэгээд за болидоо л гэж бодож байгаа юм чи. За бүтгэчгүй юм байна. Хилээгээд нөгөө шантралгүй яг нөгөө сэтгэлийн гал унтрахгүй яг энэ зүйлийг хий гэсэн нөгөө чиний хүсэл эрмэлзэлтэй байх гэх юм бол тийм яг. Тэгээ эхлээд хотын төвд бас нэг зогсъё гэд бас бодож исэн байхгүй. Тэгээд эхнэртэйгээ ярилцаад тэнд очивол энд очивол эхнэр болохоор Монгол банкны тэр хаваар ч юм уу тэрүүгээр залуучууд болцоо байгаа. Тэргээд бид хоёр ярилцж байгаа. Хотын төв рүү ороод үзчих нэг л ивэн олчихгүй. Одоо миний төхөөрөмж чинь нөгөө гар төхөөрөмж хүмүүсийг хүлээлгэх хэрэгтэй болж байгаа юм чинь нөгөө цаг хугацаа жоохон ордог. Нэг копи гарах хугацаа гэдэг юм уу? 3 минут 3-5 минут болж байгаа байхгүй. Хүмүүсийг хүлээлгэх газар хэрэгтэй юм. Уул усаа хараад байж ах тийм гоё газар хэрэгтэй юм гэж бодоод. Тэгээд ер нь яг энэ хавь ингээд юм бодоод идэгсэн. Гэхдээ яг төгжрөө яг энэ хавьд чи ингээд төгжрөө үүсдэг гол цэгтэй гэж бодоод. Тэгтэл эргэлзээл байгаа байхгүй. Тэгээд нэг л зөрөг гаргаад зогсож чадахгүй хажуугаар нахиж өнгөрчөөд нэг гарч ирчээл ийшээ нэг хэсэг хар зогсож байгаа буцчаад. Тэгээд хотын төв рүү очиад нэг хэсэг ингээд талбайн тэр хавьд нэг үзээ. За эндээс ч удахгүй хөгтчих واخ болий гэж тойроод Монгол банкн дээр очиад нэг л болж. Тэгэл буцаж ирээд юусэн юм. Тэгээд зогссон. Зөв хоёулаа одоо үргэлжлүүлээд манад очиод би нэг гоё хоол бэлдсэн байгаа. Биений үндсэн мэрэгжил чинь геологчтой уул уурхач мэрэгжил. Оо тийм үү. Тий. Тэгээд гол орны эдийн засаг сураад, тэгээ багшлаад, тэгээ сүүлдээ нэг сэтгэл зүйчээр хэсэг сураад одоо хуульчаа сураа явж байна. Тэг яг нэг дуртай юм олохгүй бол хүн тэгэл. Би анх нэг геологийн мэрэгчлэр сурж байгаад 10 жилээ төгсөөд их сургуульд ороод нэгдүгээр курстэй жоох муу сураад хоёрдугаар курс чинь Монгол Улсын их сургууль чинь мэрэгчлээ сонгодог. 4 мэрэгжил үлдчихдэг байхгүй. Газар зохион байгуулалт, хот бүс нутаг төлөвлөлт, ангиллны орчуулагч, геологч гэдэг. Тухайн үед интернет хөтөж ашиглаад ер нь хамгийн өндөр цалинтай мэрэгжил нь аль нь вэ гэсэн чинь геологч нь гарч ирээл. Тэгээ геологч руу хайгаад орсон чинь дандаа юм газар орон хот судалдаг хөдөө гадаа явдаг гэхээр хотод аягүй олон жил болцсон болохоор хөдөө гадаагаа юмар санагдаад. Тэгээ геологийн мэрэгжлийн сонгоод их сургуулаа төгссөн шүү дээ. Тэгээ 2 дугаар курс, 3 дугаар курс, 4 дугаар курстэй дадлагуудад компаниудад хуваарлагдаад. Тэр чи өмнө говийн 3 тест. Тосон бомбын нуруу гэл амар тийм хад асахтай уул нуруунд чинь 20 30 жил чулуу өрөөл өдөржингөө ганцаараа тэгэл хоол ундаа авцсан, алах багжаа авцсан, GPS авцсан. Тэр зунжингаа тийм цалин бахтай тэгээд нэг жоохон хүн түвчээр ажил хийсэн чинь. За ер нь л миний мэрэгжил жоохон биш юм эсвэл гэл халуун өмнө говч айгүй халуун зундаа тий. Тэгэл очингууд өдөрт айгүй олон цагаар ажиллангууд хүүтэн ундаа зармиг бодогдоод жоохон шантармаар санагдаад хойд чи уус нь арилжаа сурцсан байсан юм. Арилжаа найзуудтайгаа өмнө хийгээд эхэлсэн байсан их сургууль орохоос өмнө. Тэдэн оны юм ярьж байна. Тэр чи 17 оны юм ярьж байгаа. За. Тэгээд би арилжаа сэтгэл шулуудаад тийшээгээл нэг хамаг анхаарал явуулсан. Энд химиг бол тоохгүй байгаа даа. Тэгж нэг дадлагт явж ирч юм уу те. За энийг бол ямар ч тач төгсгөө төгснө. Гэхдээ би энэгээр бол ажиллахгүй гэдээ аль шийдсэн юмсэн. Тэгвэл IT-га яагаад архисан? Хойд чинь оюутан байсан цагийн ажил хүн хийдэж штэ. Тэгээд яг нөгөө Монголын нөгөө одоо анхны 3 ресторан Монер байсан. Тэнд яг зөөгчөөр анх дадлагаар гараад тэгээд тэндээсээ Асиамын Брүк гэдэг ресторан руу өсөрч очиж зөөгч хийсээр бол тэгээд ер нь хоол гарч ирэх. Тэр чинь гэхдээ тухайн ер нь гайгүй хүмүүс ордог централд байдаг шүү дээ тий. Хамгийн дэд хортнод 17 хортнод байдаг. Тэндээс олж их үйлчлэгний соёл гэдэг юм сурсан байна тий. Одоо тэг хэдэн жил тоогооч хийж байгаа. Одоо дундаа завсартай нэг 6 дахь жил рүү бол орчих. Чи ахыг өмнө харж ирсэн үү? Тэгээ яг харж ирсэн чивсэг гүйч юм шиг. Сүүлд нэг ганц хоёр ярилцлагын нөгөө нэвтрүүлгүүд цацагдсан шүү дээ. Яг энэ уулын зам дээр нөгөө копи зараад тийм мэдээний сайтуудаас яг уулын зам дээр нөгөө копи зараад уулын копи гэдэг кофе шоп хийж ажиллаж байгаа юм шүү дээ. Тэгээ өглөө оч кофе шоп дээр ноч кофе уужгаад хамтдаа нэг жоох эвтэйхэн контент бэлдээлтэй хэдүүлээ гэдэг. Тэгээд шийдээд энэ дэрэгүүтээ чамаг дуудаад нэг хоол хийгээд гоё байж байгаа ч гээд тэгээд зураг авалтын багийнхныг төвөөс дуудаад гинтийн байдлаар гинтийн контент арилжаа. Профайлс ингэж идэгчээгээ газ. Ер нь бол тийм шуурхаа байх нь гоё шүү дээ бас тий. Оо би чи янз янзын хийсэн. Солонгост бас нэг 6-7 жил ажил хийж амьдэрсэн. Дараа нь нэг Японд нэг хэсэг болсон. Тэгээд нэр хөвгтдээ болоод ер нь нэг суурин бай гээд. Тэгээд оюутлахад бас нэг хэсэг ажиллаж үзсэн 6 сар. Тийм үү? Тий. Ер нь хуваараа юм хийх нь л ер нь зүгээр байна. Нэг хуваараа юм хийгээл нэг юм босгочих гал оролдоол бүтлгүүттэй л тэгэл. Хүн хятадтай нэг хуваараа юм хийж ингэдэг чи өглөө хүртэл нэг мас чагалтаас ирдэг шүү дээ. Нөгөө ажилдаа сэтгэл гаргаж илүү хийгээл те. За нөгөөх нь яаж явал тэр нь яаж явал гэл. Яг хүний доо нөө цалиа авч ажиллаж байгаа хүмүүс бол яг нөгөө цагтаа баригдаал хийх систем үүрэг даалгаврын дагуу хийгээл
дуусж байгаа шүү дээ. Би анх 13 настай байхдаа ах нарыгаа дагаад 12 настай байхдаа анх тамхитч баригдаад авдаа. За. Тэгээ 13 настай байхдаа анх барилга дээр ах нартайгаа хамт очиод ажиллаж ирсэн. Аав нэг ажилд оруулж өгөөд. Одоо юм том болсон юм биш үү? Хоолныхаа мөнгийг олох юм биш үү? Тамхитаад ихсэн байна гэл. Тэгэл анх барилга дээр гарч ирсэн. За тэрнээс хойш хөдөлмөрөө хөл зөрчөөд ажил хийсэн биз дээ. Би анх юу ч мэдэхгүй эхний өдрөө шорттой барилга руу орж байгаа. Бүр нөгөө хөдөлмөр аюулгүй байдлын ажилтан нэг хабууд ирээл хөөгөө явуулж байгаа юм чинь. Насан туршаагүй байна. Тэгээ шорттой чи барилгын талбай дээр юу хийж яваа ингээл зөндөө олоудаа хөөгдсөн. Тэгэл насан туршаагүй гэл. Тэрнээс хойш бодоод байхад нэлээд олон бизнес хийж хаашаа нэг гарааны бизнесүүдийг жижиг юмнууд эхлүүлээд нэлээ их дампуурсан юм шүү одоогийн байдлаар. Нийтдээ 19 юм хийсэн байна. Тэгээ хийх нь дампуурж амжилтгүй болсон байна. Тэгээ гол юм нь бол нэг хийхэд нь дургу буюу мөнгө олохын төлөө. За хүмүүс нэг тийм хийж энэ да энийг хийвэл нэг тийм хэмжээний ашигтай байх юм байна да гэд сэтгэл шулуудаал бүүн ашиг харагдаад ордог. Тэгээ хэдэн сарын хугацаанд тэгэхээр л тэр зүйлийн талаар нэг сайн мэдэхгүй те дуртай зүйл нь биш болохоор хөгжүүлэлт хийгээ явж чадахгүй богинохоо хугацаанд хийж үзээд ашиг нь хангалтгүй санагдангууд нь за энэ систем миний хийх юм биш юм байна гэд хөгжүүлэлт хийхгүйгээр бүгдийг нь хаяад яваадсан. Ихэнх нь ч болоо нэг хүнтэй хамтарч босгосон бас бизнес үү. Би даашка нэг ийм зүйл чаддаг чи хөрөнгө оруулалт хийгээд хамтарч ажиллая л та гэл. Тэгээ тэн дээр бас нэг амжилтгүй болсон юмнууд их байгаа. Та хоёр өмнө амжилтгүй болж ирсэн юмнууд байна уу? Байна байлгүй. Манай нэг ах уу байдгийн. Бас нэлээд би бас нэг үлгэр дуурайлаа авдаг нэг ах бай. Тэр ах маань нэг хэлэхгүй. За чи нэг ийм хүлэмж өөрөө нэг хүлэмжинд ногоо тарьдаг. Өрхийн хэрэгцээндээ. Тэг чи энийг оролдоод үзээч гээд. Тэгээ манай лагер дээр очиод үзгээд очиод үзсэн. Гэсэн харсан чи нэг л амах хийчмээр санагдаад. Оо энэ хийчих юм болох юм байна. Би хийх. Тэнгүүтэл бодож явж байгаа л би ч одоо тэр ногоо янз бүр юмас олгоно шүү дээ. Бичлэг хайгаал үзсэн чинь ер нь энэ өрхийн хэрэгцээний хүлэмжүүд чинь Орос руу их Оросууд ч айгүй гаднаа хүлэмжтэй байх гэдэг шүү дээ. Тэгээд үзсэн чинь энэ хийж болохоор юм байна гэдэг. Нэг пэйж нэгээд. Шот. Тэнгүүтээ энэ хүлэмжний захиалга аавна гэж захиалга заа тавьсан. Бүүст хийсэн бүр нөгөө. Хүлэмжний тийм арам гагнадаг нэг ахны бичлэг байсан байхгүй. Тэгээд тэр ах тэр очиод уулзаад би нэг юм ирэх гэдэг амаахаа ингээд захиалга авчиж би ингээд тамир руу явуулчих. Чаанда хүлэмжтэй л дээ. Зав тавьсан чинь нэг ах уцчихэв. Хүлэмж хийлгээ одоо ямар материал авах вэ? Ийм орно гэдэг энэ нөгөөдгөө танилцуулаад. За очиод үзье гэж. Тэр заа тэгээд ахаа. Тэгээ нөгөө ахыгаа заагаад очих. Тэгээ яваадсэн чинь хийлгээ хийж шин нөгөө ах чи. Надад ч багаж магаж юу ч байхгүй. Тэгээ нөгөө ахтаа нэг арам захиалж хийлгүүлээд тэнгүүтээ энэ тэндээс найзаас багаж магаж аваад. Нэг найзынхаа ахын матигийг гуугаад. Тэгээ хүлэмжний материал бүх юм аваад. Тэгээ ганцаар атж байгаа шүү дээ. Цог яваа гэсэн явах мод. Тэгэхээр дүүс ирэхстэй ганцаар л гарал тавьчих. Өдөржингөө үзээд дуустгүй. Сүүлдээ нөгөө ах маань уурлаад чи одоо хүнд юм хийж өгөх чинь намайг зараад ах. Тэгээ шинэ 2 цаг хүртэл нөгөөдгөө дуусгасан ямар ч байсан бас ахгүй болж байна л. Тэрнээс ч хойш бас нэлээд хэдэн захиалга авсан бас хүлэмжний өрхийн хүлэмж гэдэг нэрвцөө бас нөгөө пэйжтэй. Тэр пэйжээрээ бас захиалга аваад бас овоо хэдэн хүлэмж хийгээд. Манайх шиг ийм эртнээс уур амьсгалтай газар энэ хүлэмжнүүд одоо дөрвөн үлрэлэх болцсон уу? Ер нь байгаа дөрвөн үлрэлэх. Доторх температурыг зохицуулдаг тийм аппаратнууд байгаа хэрэгтэй. Байгаа шүү дээ. Одоо өвлөм хүртэл ажилладаг тийм газрын гүнээс дулаан авдаг хүлэмж байгаа шүү дээ. Өрхийн хэрэгцээний юм. Одоо бид нөгөө нэг юм хийж эхэлж байгаа хүмүүс нөгөө юм хийсэн хүмүүсээс үлгэр дуурайл авдаг шүү дээ. Тэгээ би саяхан нэг ахуйтай танилцсан. Одоо яг нөгөө бизнес хийж байгаа утгаараа олон компаниудын хамтралуудыг үүсгээд олон хүмүүстэй очиж хүрээллээрээ дамжуулж танилцаад тэгсэн чинь яармагт нэг ахуй орон сууц хороол барьж дуусгасан байхгүй. Тэгээ тэр ахуйг нөгөө нэг ажил хийж эхэлсэн түүхийн хамт сууж байхдаа ингээл сонссон чинь анх барилгын туслах ажилтан байсан юм. За. Барилгын туслах ажилтан байж хагаад барилгууд чинь байнгын нөгөө нэг ажилчдын бэлий худалдаж авдаг шүү дээ. Худалдаж авдаг үнээс чинь бага үнээр нийлүүлээгээд тэр нь болохоор тээвэрт явдаг нэг дүн урдаас нэг ажлынхаа бага хэмжээний хөлсөнд баахан бэлий авчаад өөрийнхөө амбарт хураацсан байсан юм. Тэрийг анх аваачиж нөгөө барилга руугаа шахаад тэгээ голоосны тодорхой хэмжээний мөнгө унгааж байгаа шүү дээ. Тэнгүүт нь бас ингэж нэрээ болох юм байна шүү гэдэг нөгөө барилгын туслах ажилчин хүн чинь урдаас нөгөө нэг тээврийн жолооч ах үедээ бэлий захидаг болоод нөгөө бэлийгээ өөрийнхөө барилгатаа нийлүүлдэг болоод ингэж явсаар хагаад хажуу ойр авийнхаа барилгуудад нийлүүлээд бэлийгээ хэмжээгээр захидаг болоод тэгж явж байгаад өөрөө
Баригадтай болоод Баригадаасаа гүйцэтгэгч компани болоод гүйцэтгэгч компаниасаа захиалагч компани болоод өөрөө одоо яармагт орон сууц оруулалтыг барьсан 12 жилийн хугацаанд. Тий харин яг ийм нэг санаандгүй тийм тохиолдлууд гэж байна л да бас тий. Тийм шүү дээ. Тэгээд би өнөөдөр одоо та бидний ингээд уулзж байгаа энэ зүйлийг ингээд хийж байгаа ч гэсэн гинтийн байдлаар Тийм шүү дээ. өржилсөн байдлаар өмнө огт уулзж ярилцаж энэ зүйлийг төлөвлөсөн юм ерөөсөй байхгүй шүү дээ. Тэгээд би танаа мэддээдсэн юм байхгүй яриа манай тий. танаа кофе шопын би хажуугаар явж байхдаа ингэж бодсон байхгүй. Starbucks гэдэг дэлхийд алдартай кофе шоп байгаа шүү дээ. Дэлхийн бүх хүн мэдж байгаа тийм хэдэн мянган салбартай. Тэгээ би Starbucks-ийн нэг гайхамшигтай түүхийг нь уншижсэн байхгүй. Starbucks-ыг үүсгэн байгуулагч нь аав нь хүүхэд байхад нь ажлын чадваргүй болоод гэртээ ингээд хөвтсөн. Тэгээд нөгөө хүүхэд чинь гайгүй сургуульд сурах чадамж байхгүй гэр бүлийн санхүүгийн байдал нь тэгж явж байгаад өөрөө тэтгэлэг аваад их сургуульд сураад сургууль сурахынхаа хажуугаар зөндөө олон бизнесүүд хийж үзээд дампуураад сүүлдээ бизнесийн асуудлууд нь хүндэрсэн чинь цусаа хүртэл аваач хандвилж мөнгө авдаг байсан гэж байгаа байхгүй. Тэгж явж байгаад Starbucks ч анх байгуулагдсан байсан юм лээ. Хоёр эзэнтэй. Тэгээд тэндээ Starbucks анх ажилд орсон байгаа. Ажилд орж явж байгаа хугацаанд Starbucks дээр тодорхой хэмжээний хөгжүүлэлтийг өөрийн зүгээс хийгээд тэгээд тусдаа гараад өөрөө кофе шоп нээгээд 2 жилийн хугацаанд ажилласан гэж байгаа. Тэгж явж байгаад буцаж Starbucks тэр хооронд дампуурсан гэж байгаа. Starbucks бол анх бол зөвхөн кофений үр бол машин зардаг байсан. Газар кофе зардаг байсан. Тэгээд Starbucks-ыг өөрөө худалдаж авчаад Starbucks-ийн нэрийг кофе шопууд дээрээ тавиа авцсан. Тэгээд өнөөдрийн одоо 100 тэрбум гаруй доллараар үнэлэгдэх хэмжээний кофений маш том франчайз сүлжээг бий болгосон байгаа. 2015 оны орлогын үзүүлэлтийг харсан чинь 2015 онд 19 тэрбум долларын борлуулалтыг Starbucks хийсэн байгаа шүү. Тэгээ Монголд бол харах нэвтрээгүй. Монголд бол байхгүй байгаа тийм үлээ. Байхгүй. Тэгэхээр энэ гайхамшигтай түүх бол зөвхөн нэг аав нь ажлын чадваргүй болсон гэр бүлийн санхүүгийн байдал тиймэрхүү. Тэгэл нэг хүсэл зориг тэмүүлэлтэй залуу өнөөдрийн 100 гаруй тэрбум долларын үнэлгээтэй кофений газрын эзэн болцсон байгаа байхгүй. Олон салбартаа болоод бүр цаашлаад төвд рүүгээ ороод тэгээ цаашлаад аймагуд руугаа нэвтрээд бүр ягаад цаашлаад гадагшаа гарч болохгүй гэж тэ. Гэхдээ нүг сэтгэлийн галтай байгаад хүн юмыг хийж бүтээ гэсэн хүсэл эрмэлзэлтэй байхад бол юунаас ч эхлээд юунд ч хүч болно гэдг юм бас гайхамшиг шинүүд байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь бол яг тийм том мөрөөдөл зорилго чинь л угаасаа одоо энэ яг одоо өнөөдөр надад тохиолдож байгаа тэр бэрхшээлүүдийг чинь давах хүч болж өгч байгаа байхгүй. Тийм. Тэрнээс тийм зорилго байхгүй. За өнөөдөр зүгээр энэ уулан дээр нэг хідэн кофе зараал өдөр хоногийнхаа орлогыг болгочих даа гэж бодсон бол заа зэн бүтэхгүй мөнгө хайчих байхгүй. Тийм. Бас ингээл бас тийм амар биш шүү дээ бас. Тийм. Өдөр болго ингээл ягаад орлого сайтай байна гэж байхгүй. Зарим өдөр бол бас байхгүй байхгүй. Байхгүй байгаа. Тийм хүн ирэхгүй байх тохиолдол гарч байгаа байхгүй. Тэр бэрхшээлүүдийг чинь даван туулах гол нэг хөшүүрэг болж өгч байгаа юм чи яг надад сайн ярьж байгаа түүх чинь. Тийм. Байгаа байхгүй. Тэгж бодооч гэсэн би энэ хоорондоо ярилцаа сууж байгааны цөөхөн минутаараа нийгэмд бас аюугаа ирчүүч өгсөн, урам зориг өгсөн ийм яриануудыг хий гэж бодсон юм. Бид чинь өглөө босоод хэрүүл, өдөр босоод хэрүүл, орой босоод хэрүүл заримдаа бүр залхмаар хэрүүлдэг шүү дээ. Бид нар байнга ярьлаа гэж шидэгж байгаа юмнууд ч алга. Тэгээ нэг хэсэгэн хугацаанд хүн болгон хугацаа үздэг болсон. Энэ хугацаанд тухайн хүний нэг өдөр ч гэсэн аврал л да. Энэ бичлэгийг үзэж байгаараа тэр хүн яасан гоё юм хийж байгаа юм хүмүүс. Яасан гоё мөрөдөл зоригтой юм бэ? Тийм шүү дээ. Энэ үзэж байгаа хүн ч гэсэн ямар нэг санаа байгаа бол тий. Өөрт нь дотор нь нэг тэрийг хийчихсэн гэдэг тийм санаа байдаг бол тэрийг яагаад оролдоод үзэж болохгүй гэж. Тий. Оролдоод үзэх л хэрэгтэй байна. Тэгээ оролдож үзсэн л эзэц тожив. Одоо тэр хүний бодож байгаа санааг бол өчнөө олон хүн бодож иж магадгүй байхгүй. Тэгээ төрүүлж хөдөлсөн л хожиж шүү дээ ер нь. Хоёлоо нөгөө нэг өмнө тэнд ярьжсэн шүү дээ. Асар их зориг шаардна гэдэг энэ зүйлсүүдийг хийж эхлүүлэхийн тулд хэн намайг юу гэж бодох бол би хүмүүст яаж харагдах бол эсвэл хэцүү зүйлүүдийн тооцоолол эрсдэл бүхнийг гаргаж ирэх юм бол бас оруулаад эрсдэлгүй ажил гэж байхгүй ч мөвдөл бүтэхгүй шүү дээ. Тийм. Тэмүүлэнд ямар ч орлогогүй байсан өдрүүд бол байгаа шүү дээ. Одоо ажиллаж байгаа явцад бол зөндөө байна. хүн цалинжуулаад ажиллаж байгаа. Тэгэл бүх зүйлсээ өөрөө татж байгаа, түрээс төлж байгаа. Тэгэд энэ дээр ямар ч орлогогүй байгаа. Тэгэл тохиолдож байгаа шүү дээ. Одоо зарим өдөр хүртэл орлогогүй байх тохиолдол байна шүү дээ. Нөгөө нэг Гордон Рамсей гэдэг би нөгөө тэмүүлэг тэгж хэлдэг байхгүй. Гордон Рамсей гэдэг
ерөнхийдөө бол дэлхийн нийтийн хамгийн сүүлийн үед гарч ирсэн алдартай тоогооч нэг мөн хоёр нь телевизийн шоуны те маш олон телевизийн шоунууд ордог галтгооны ер нь ууртай тоогооч гэж хүмүүс айгүй хочилдог. Энэ хүмүүсийг айгүй загнаад идэг. Гордон Рамсей гэдэг их уул руу нэг 2-3 удаа явж үзээд тэр 70 амар том уушруу мэдэж ийм том уушруу идсэн. Хоёулаа нийлээл нэг уушруу идчихлээ ер нь. За амтхан хоол исэн ахлах тоогооч Тэмүүлэндээ баярлаа. Хоёр дээр хийж үзэл дүгнэлтээ хэлнэ. Би бол энэ сэртэй будааг өмзөндөө ицээ. Угсаа хараас гоё амттай харагч. Сэртэй будааг чинь ариг рамены брэнд хоол юмстэй. Хүмүүс цөөхөн болтой штэ. Хоёр идэхгүй мүү? Бид хоёр хүн идчихэр зүгээр шүү дээ. Одоо идэн шүү. Камермен чинь камера барьж дуусчихад арын халбныхан идэн. Цай ус гоё цай. Тэгээ 10 хэлтэй цай. Одоо жоохон сэрүү орж байгаа ч гэдэг орж байгаа тийм. Тэмүүлэн гоё юмуд ярил л тоо. Тэмүүлэн өдөржингөө хоол хийж аваад гэртээ очоо хоол хийх үү? Тэгэл яг хийх үе зөндөө байгаа шүү дээ. Гэр бүлийнхэнда ээжтэй. Яг ажиллаа гэртээ хоол хийж авч ажил дээр хоол хийж авч гэртээ очоо хоол хийх дургүй хөө. Бас л ажилласан тийм. Ажил юм да гэж бодоод байна шүү. Одоо та нар чи яа тий амтлагаа байн амсч үзгүй мэдрэмжээр шууд эсвэл нөгөө нэг хэмжээ жор байт юм уу? Технологи картын дагуу энэ гэж өгдөг хөхгүй. Тэгэхээр амсч шаардлагагүй гэсэн үг. Ер нь яг грамаараа явна. Жоо технологи ажиллагаа зөв явж ивэл зөв гарцт нэр тэрийг яг ахлах тоогооч нь тухайн ээлжний ахлах тоогооч нь шалгадаг хөхгүй одоо. Одоо технологи карт нөгөө тоогооч нарын карт нь орж уу гэдгийг хамгийн сүүлд пасн дээр амсч үзээд тэгээд үйлчлүүлэгч рүү явуулдаг хөхгүй зөөгчөөр дамжуулж. Гарсан хоол болгоно амсаад байвал бас хэцүү л дээ. Тэр хоббигийн хож гэсэн орс найруудыг бүгдийг гарамтай. Тийм стандарттай байна. Тэгэхээр нөгөө франчайз гэж хүний оролцоо байхгүйгээр тийш. Технологийн карт. Яг л нэг амт харна тий. Гарах ёстой тий. Одоо энэ франчайзууд чинь онцлог онцлогийн тэр байгаа шүү дээ. Хаанч очсон яг амт нь л байж идэг тий. Миний зүгээс бол та хоёртай хамтарч ажиллахад бол нээлттэй. Даашка би тийм нэг цэг олсон. Тэн дээр гоё кофе шоп нээя. Би ийм юмнуудаа сайжруулмаар байна. Энэ дээр яах вэ? Сүлжээ ресторан дээр ийм объектууд байна. Энд дээр ингээд тоног төхөөрөмжүүд аваад тогтчлолтой хийж ороод маркетинг сурчлагаагаа ингэж хиймээр байна. Миний зүгээс бол хамтрахад бол хизээд бэлэн. Би өөрөө өмнө одоо 19 компаниас хийхин дампууруулчаа сууж байгаа ч гэсэн хэд ч бүтлгүүцсэн хамаагүй. Оролдлогыг бол хийгээл явна. Миний төлөвийн хүсэл мөрөөдөл бол Монгол хүмүүс Монголдоо сайхан амьдраасаа л гэж мөрөөддөг. Бид нар дан ганц бизнес хийгээд амжилттай байгаад хаустай, машинтай, тэ баян амьдрах нь бол чухал биш шүү дээ. Ойр тойрны бүх хүмүүс сайхан амьдрах хэрэгтэй. Тийм шүү дээ. Масаараа тий. Тийм. Тэгэхээр тэр хүртэл бид нар дотоодын үйлдвэрлэлүүдэд айгүйх сайжруулах хэрэгтэй. Хэд их мөнгө гадагшаа гарахгүйгээ дотооддоо байрч үлдэхийн тулд бид нар өглөөнөөс орой хүртэл хөдөлмөрлөх ёстой л гэсэн бодолтой байдیں۔ Дайлуулах бүх хүмүүсийг ч гэсэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжээрэй. Гадны мамттай аж болно, өнгө үзэм сайн байж болно. Гэхдээ дотоодын үйлдвэрлэлийг бид нар дэмцээр байгаад хөгжүүлээд тэр хэмжээнд хүргэж чадна шүү дээ. Тэгээ маш олон хүмүүсийг би хизээч битээ сэтгэлийн галаа унтраагаараа л гэж хэлмээр байна. Үнэхээр гоё сайхан хөдөлмөрлөөд хичээгээд явбал биелэгтэй шүү мөрөөдөл гэж хизээч байдгүй гэсэн үг байдаг шүү дээ. Тий. Өнөөдөр би ингээ хараад тах бас арилжаа игээд одоо 8 жил гаруй 9 жил болж байна. 8 жил болсон байна. Анх тэгэл нэг юм хүүтэн офисоос л нэг барилгын компани тий оройн очиж суудаг, өглөө ажилчны нэрэнгүүтэн зөрүүд гардаг. Эндээс нэг хитэн найзуудтайгаа хамт хийгээл эхэлж исэн. Тэгээ тухайд мөрөдж исэн, хүсэж исэн зүйлсүүд бол ингээ бүгднийг авсан. Одоо нөө илүү их зүйлийг хүсээд байгаа, илүү их зүйлийг хийх ингээ хүсэл ориглоод байгаа. Тийм болохоор яг өглөөнөөс орой хүртэл аюугаа урам зоригтой байдаг. Тэгээ өмнө юм хийсэн хүмүүсийн түүхийг унших ч гэсэн дандаа хэцүү зүйлсээс эхэлж байгаа, хэцүү бүхнийг туулж байгаа. Тэгжиж нөгөө нэг өөрийн хүссэн зүйлсээ авч байгаа гэдгийг мэдж байгаа болохоор хэцүү гарсан ч гэсэн хэзээ шантрахгүй байгаа. Тэгээ танд нэг тийм давагдшгүй хүчин зүйл буюу эдгэршгүй өвчин тусаагүй бол тэгээ босоод хөдлөөрөө л гэж хэлмээр байна. Тэгээ өнөөдрийн влог маань ингээд дуусч байна. Тэгээ дараагийн дугаараар бас орох хүсэлтэй байгаа. Жижиглэн худалдаа ч юм уу эсвэл гарааны бизнес л гэж ярих юм да тийм. Өөрсдийн хувийн бизнесээ эхлүүлсэн хүмүүс байвал би гоё чамтай влог хийя гэх юм бол нээлттэй шүү. Тэгээ ямар тач бүх залуусайгаа та нар бол Монголын ирээдүйн Монголын баялаг шүү. Хийж бүтээх хүсэл эрмэлзлийг хийж бүтээх ахираа гэж уриална. Тэгээ бүгдэнд намж тусъя. Та
Хоёр одоо бас нэлээд хариуцлагатай болчихж байгаа шүү. Тодорхой хэмжээний хүмүүс үзнэ дээ. Ойр дотныхон ч гэсэн үзэх баг. Тэгэхээр хүн нөгөө хариуцлагатай болохоор хариуцлагатай болохоор аливаа зүйлийг хийх итгэл хүсэл илүү их нэмэгддэг. Тэгэхээр Одоо энэ буцах зам байхгүй. буцах зам байхгүй болсон. Нэг нь үнэхээр олон салбартай кофе шопын эзэн болоод, нэг нь олон сүлжээ ресторантай болоод эзэн нэг өдөр эргээд уулзах байхад та хоёр аяга хариуцлагатай хүмүүс боллоо шүү. Тэгээд За баярлаа. Оролцоосон баярлаа. Гинти байлаа. Гинтийн зүйл гинтийн. за бидний өнөөдрийн яриаг сонссон та бүхэндээ баярлалаа. Өнөөдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баяртай. Оройдоо нэг гоё. Наа чи орой унтахтаа нэг 100 г уучвал яг нойрны юм болоод зөөр бастай. Би нэг ээжийнхаа нэрсээр хэрэг орой бодлого нэг Шар тустай болоо. шарт сүгүүлээ л нэг жоохон уучтай. Эн чинь тэгээ нөгөө нэг импортын ямиг бодвол манай эд чинь хямдхан юм л шүү. Тэр нэг 70,000 сая гэж хэлсэн юм шүү. Тийм үү. Тийм шүү. Тэр импортын вискинууд чинь 100,000-аас хямдхан виски байхгүй шүү те. Одоос тэ цай гэж үү. Тэр нөгөө нэг айрыг нэг савлцсан айргнууд ч айгүй их гацсан шүү дээ. Тэр лаацтай юу? Тий. Аа. Тэр Тэр харин их гоё савлгаа. тэр нөгөө мууд гэдэг брендийн айргийг би нэг бас яг үндэсний үйлдвэрлэлд дэмжиж та нар энийг уугаач. Тэгээ бас хүмүүс юм гоё юм хийж чадж байна гэд бичлэг хийсэн чинь бас нэлээд их хандлтаа авцсан. Айрын морин дуусцсан л гэжсэн баг.